Гаднах төмөр хаалгаан цоожлох үед дотор хэн нэгэн хүн зэвүүн инээхэн сонсогдоод байсан. Би өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Мөнххан суманд ажиллаад очиж ирсэн л да. Намайг хот газрын сэтгүүлч гэдгийг мэдсэн сумын клубын ерөнхийлөгч Анхуйг гэх нэг залуу надад оройн бүжгэн дээр нэг сонин зүйл ирсэн. Би өнгөрсөн зунд ажиллах болсон. Миний өмнө ажиллаж байсан дамдангай ажлаас гарах өргөдөл өгсөн юм билээ. Тэгээд яг ихэндээ бүх юм болж бүтчихэл байсан. Би багадаа энэ суманд байсан болохоор эргэн тасгад амар байлаа. Гэтэл нэг өдөр дамдангай намайг гэртээ дуудаж нэг юм задлж сунгаа ийхүү ярьж үлээ. Чи миний ажлаас гинт гарах болсон шалтгааныг мэдэхгүй. Нэг удаа би сумынхандаа бүтэл сайнныхын киног үзүүлчихэд хүмүүс тарсны дараа өөрийнхөө ач хүүтэй заалны сандлыг захаас нэхлээд хурааж явлаа. Гэтэл нөгөө захаар нь сандал хумж явсан ач хүү маань ихэд айсан шинжтэй гүгээд тийм байна. Намайг яасныг асуудал тэр баруун урд харанхуй буланд нэг хүн наашаа хар зогсоод амар инээгээд байна гэсэн. Би мэл гайхсан чи ачигаа улам айлахгүй санаатай чангаар. Ой, тэр булан зогсоод байгаа хүн гараарай. Кино дууссан шүү гэж хашгир. Гэтэл ямар ч юм байлаа. Тэгэхээр нь тэр булан руу чиглэн очлоо. Нэрээ хүн инээхэн сонсогдоод байх шиг. Нилээн дөхөж очоод "Хөөй, хүн байна уу? Үгүй юу?" Гэтэл гинт тэр булангаас салхи шиг юм хөдөлж намайг дайран гараад заалны хаалга хүчтэй савлаад явчихлаа. Энэ үед миний бие зарс хийгээд нэг л хүүтэн өргөөр явчихсан. Тэгээд ачаа дагуулад сандлаа хагас дутуу орхиод гарлаа. Гаднах төмөр хаалгаан цоожлох үед хэн нэгэн хүн зэвүүн инээхэн сонсогдоод байлаа. Тэрнээс хойш би олон дахин тийм юмтай таарсан. Бүр сүүлдээ тэр харанхуй буланд гэрэл шиг юм асаад байдаг болчихсон. Миний бич айж мармуудаад нүдний хараа хүртэл юм харахаа байсан. Тэгээд би сумын засаг дарагдаа өргөдөл бичиж гарах тухай хэлсэн чинь харин зөвшөөрсөн л дөө. Би тэгтээ энэ бүхнийг түнд яриагүй. Гарах бодолтой байгаа гэж бичиж өгсөн л да гэж яриа. Би энэ бүхэнд нэг л итгэж өгөхгүй өнгөрч үлээ. Энэ ярианаас хойш сар чахан болов. 7 хоногийн сүүлч бүтэл сайн өдөр болгон кино үзүүлдэг. Мөн 2 дахь өдөр болгон үжиг явуулдаг байлаа. Нэг өдөр киногоо үзүүлж байтал гэрэл тасарчихлаа. Сумын төвд дийзлэр ажилладаг тул тасрах нь их байдгийг. Би ч юм гайхсангүй. Гараа тагтал клубээс бусад газар сумын цэцэрлэг захиргаа гэдэл бүгд гэрэлтэй байлаа. Манай клубын цахилгааны утас тасарчихсан бололтой гэж бодоод цахилгааны өрөөгөр ортол тэнд нэг хүн хэвтэж байв. Би ч зог тусаж нэлийн ажилтал харанхуйд сайн мэдгэцсэнгүй. Хүн байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг санагдаад байхаар нь жаахан айгаад ухарч гараад Сүхэ гэдэг ахыг дагуулад орсон. Сүхэ ах угийн хинэггүй айдаггүйгээрээ надаас төрүүлж ороод нөгөө хүний байсан газар нь очиод доошоо тонгоо нэг юм тэмтэрч харав. Тэгснээ намайг дагуулж холгочоод бисээ тэмтэрч байсан чинь гарт нэг муухай ширүүн үстэй бондгор юм баригдсан. Нэг юмны толгойн юм болов уу гэж бодоод хүзүүг нь тэмтэрч үзтэл гэрэд гарт юу ч баригдахгүй болчихсон гэв. Лааны гэрэлд Сүхэ ахын 2 гарыг харсан чинь цэл хөх болчихсон учиргүй хөвтөн байсан. Тэр цэл хөвтөн гараа дулаацуулах гэж үрж байснаа ахийнх нь би нэг л эвгүй болчихлоо гэж хэлж амжилт муухай алдчихдаг юм аа. Бүх хүмүүс гараад явчихсан байсан учраас том биетэй Сүхэ ахыг би яаж чадлагүй зогсож байтал заалны гэрэл цэлсхийн яслаа. Би ч дотроо баярлан Сүхэ ахыг босгох гээд дээрээс нь тонгоогоо тарсан чинь түүний нүүр ам нь аймаар мөрөөчсөн. Царай нэг л биш өөр хүний шиг болчихсон хамаг үеийн салган нь чичрээд байлаа. Тэгснээ гинт өндийгөө босоод ирсэн. Тэгтээ ямар ч ухаан алга аймаар муухай инээгээд над руу ойртоод ирсэн. Ашгүй би хаалганыхаа ард талд зогсож байсан болохоор гараа цухтаач. Яг яаж гарснаа ч мэдэхгүй нэг мэдгэтэл гадаа гарчихсан зогсож байсан. Клубын гэрэл асч унтарч байснаа буудаад шатчихв бололтой асгаа байсан. Би тэр чигээрээ гэртээ хараад унтах гэтэл унтаж чадахгүй арай гэж өөр цайлглаа. Тэгээд өглөөний 9 цагт клуб руу ортол Сүхэ ах тарих толгой хагарах нь гэсээр сандал дээр сууж байсан. Тэр явдлаас хойш би дамдан баян ярианд итгэсэн. Олон жилийн өмнө клубын барилгыг засварлах үеэр нэг залуу бүдүүн гойлон цохиулаад газар дээрээ толгойн бяц усрээд нас барчихсан гэсэн. Бодвол түүний сүнсэл хорогдсон юм шиг үнэлээ дээ хөрхий. Одоо би сумын төвдөр өөр ажил хийж байгаа. Хоригдол ирийн сүнс хонзонтой хүнээ хорлсон. Тэр магадгүй таныг чайж байгаа билүү. Манай FM-д нэгэн захидал ирсэн юм аа. Захааны эзэн өөрийнхөө захидлыг нийтэлж өгөхийг хүссэн дагуу
бид сонсогч та бүхэндээ хүргэж байна. Би үүнийг шоронгоос бичиж байна. Сүүлийн үед надад хачин сонин үзэгдээд байх болсон. Энд би өөрийнхөө хийсэн хэрэг ялынхаа тухай бичих хүссэнгүй. Ямар ч байсан зодоонуудыг хийж байгаа л орчихсон. Харин өөрт минь тохиолдоод байгаа нэг живш явдлын тухай бичих гэсэн. Би шоронд 2 жил болж байна. Энэ бүх хугацаанд би ганцаардл, харуулсал, доромжлол, дарамтыг бишгүй амссан. Гэсэн ч би доош оров. Харин сүүлийн үед би нэг юмнаас болж сэтгэл санаагаар унаж ганцхан өөртөө л зовж явна. Өнгөрсөн сард би танай энэ хүн нэвтрүүлгийг сонссон л да. Тэгээд та бүхэнд хандаж өөрт нь тохиолдож байгаа энэ муу ёргийн явдлын тухай бичээ шийдлээ. 5 сарын өмнө манай камерт хоригдож байсан малын хулгай хэрэгтэй цогтоо гэдэг залууг манай эндхийн нэг овгор хулгайч Баатар гихч Чагнаа гихч хоригдлоо нийлээд боогоод алчихсан. Цогтоо уг нь томоотой гүндүүг залуу л да. Даанч дэндүү зүрүүд гүжүүд байсан. Тэр зангаасаа болж л амиа алдсан. Би цогтоотой нэлээд дотно нарийн ширээ маа ирдэг байсан. Цогтоог яг алж байхад нь харсан үдсэн хүн байхгүйгээд Баатар Чагнаа хоёрч нэг их сүртэй шийтгүүлээгүй дарамтлан зовоож байсан гэдгээр л ганц 2 жилийн ял нэмүүлсэн болоод өнгөрсөн. Тийм болохоор надад нэг л сонир санагдаад байсан л да. Тэгээд би нэг удаа камертаа ганцаараа сууж байхдаа цогтоог зургийг гаргаж ирээд шоронд ч хүний нохоо амьсгал байх юм да. Лалар. Чамайг санаатаа алчаад байхад хинч тоосон. Чи уг нь яаж хийж байгаад эндээс гарсан бэ? Залуу гэж санаанд үйсэн. Тэгээд тэр шөндөө би унтаж чадахгүй хөргөөж байгаад би засахыг жорлон руу очлоо. Дөнгөж бийцчихэд ирэхдээ гэнэт ард нэг хүн чиний төрөв хэлдэг чи энэ өгшөө гэж айгүй тотсон. Тэгтэн би мэл гайхаад цэл хөрөөд юу хэлээд байгаа юм бэлээ? Юу хэлээ гэж гайхаад эргээд харсан чинь яг урд нь цогтоо зогсож байсан. Тэр яг нас барахтаа ямар байсан тэр байдлаараа өмнө нь зогсож байсан. Түүний нүүр ам авах юмгүй болоод хавтаад өхөрч гисэн шүд амыг нь хэг цогцохоод хайчихсан байсан юм л да. Би цогтойг хараад бүр хөшчихсэн. Тэгээд нэг хэд байдгаар ойролцсон гэж явсан. Тэрнээс хойш цогтоо миний нүдэнд байн үзэгдэх болж дагаж гисэн. Эртээд нэг шөнө унтаж байгаад гинэт сэрсэн чинь тэр яг миний дээр агаар тогтчихсон байж байсан. Би хөтлөө хайгаад өндөөсөн чинь тэ наарны ард байгаа модон иштэй хотлыг авч гараад Баатрын зэрэг заагаад өгөөч гэж гуйгаад байсан. Би бүр аргаа бараад дэрээ аваад шидсэн. Ерөөсөө минь болохгүй байна лээ. Би хамт байгаа хүмүүстэй хүртэл хэлсэн. Тэд нарт юуч мэдрэхгүй байгаа юм шиг байлаа. Одоогоос сарын өмнө нэг шин миний хүнжлийг хуу татаад альчихсан. Тэгэхээр би цочоод өндөөсөн чинь цогтоо миний өмнө нэг хүний толгой барьчихсан зогсож байсан. Тэгснэ. Би Баатар Чагнаа ийм болгоно. Гэт энийг шивсэн. Үнэхээр хэцүү байсан. Ийм юм чинь хүнд хамаагүй ярьж болохгүй юм лээ. Би солиорчод байна. Эсвэл өгсөн хүмүүс ингэж яваад байна. Цогтоо сүлдээ намайг хүртэл санахсан. Мэдээж та нар миний бичсэн юм уншаад гайхах л та. Гэхдээ надад туслаач дээ. Гэхдээ хамгийн аимшигтай одоогоос 2-7 хоногийн өмнө цогтоо надад би Чагнаа Баатрыг авч явж дараа чамайг ярьж явна гэсэн. Тэрний маргаашнд цогтоо Чагнааг том тогоон тэгээд гиз дотрыг нь хагалчихсан сууж байна гэж зөөдөлсөн. Тэгтэл маргааш өглөөнд Чагнаа гиз үдээд бичсэн ихрээд явж байсан. Тэгсэн хорихангийн эмч үзээд мухар олгоо байна ахуулах хэрэгтэй гэсэн. Тэгэнгүүт тэр хөөцөлдөж байгаад хот руу явсан. Тэгтэл хамгийн сүүлд сонсноор бол Чагнаагийн олгоо дотроо хахаад би их муу байгаа сурагтай байна. Тэрнээс гадна цогтоо Чагнаа явснаас хойш бараг үдэгтэй болоод байснаа 3 хоногийн өмнө хорихын хашаа алчихсан зогсож байгааг харагдлаа. Тэрний 2 гар нийл цус болчихсон бүр цусан доошоо дуусалж байсан. Миний бичсэн болгоно шүү. Би дайж ингэж тохуурхъя гэж бодоо. Сүнс гэж байдаг юм байна. Би өчигдөр аргаа бараад цогтойг зургийг шатаасан. Цаашид яах вэ? Надад туслаач.